хичээлийн судалгааны нийгэмлэг болон боловсрол шинжлэх ухааны яам, боловсролын ерөнхий газар, Токио дахь болон Монгол дахь JICA байгууллага хамтран Монголын хичээлийн судалгааны нийгэмлэгийн 10 жилийн өн арга хэмжээ, хүүхдийн хөгжлийг дэмжсэн багшийн арга зүй, суралцагч төвтэй хичээл, үйл ажиллагаа сэдвт онол практикийн 8 дугаар баг хурлыг 2023 оны 5 дугаар сарын 18-наас 20-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгууллаа. Арга хэмжээний үеэр Токиогийн Гакугэ их сургуулийн профессор Камата Масахирогийн танилцуулсан Японы боловсролын өнөөгийн байдал, асуудал болон цаашдын төлөв, Японы байгалийн ухааны хичээлийн өнөөгийн байдал, байгалийн ухаан ба хичээлийн судлаа сэдвт тэлдэглээс та бүхэнд хүргэж байна. За ерөнхийдөө тэр шар хэсэгт юу гэж очиж байгаа юм бэ гэхээр ерөнхийдөө эрэл хайгуул эрэл судалгаа гэсэн үг яваад байгаа юм. Тэгэхээр нэгсэндээ эрэл хайгуул эрэл судалгаа гэдэг маа ерөнхийдөө хоошид буюу одоо энэ шинэ боловсролын шинэ юм ойлголт үзэл баримтлалыг хэрэгжүүлэхэд нэгэн томоохон шинжилгээ өөрчлөлт болно гэж хараад байгаа. 文科省的にはそれを高等学校で少し力を入れていこうということですね。 За тэгээд энийг болохоор ерөнхийдөө боловсролын яамны хувьд бол жоохон дээд боловсрол руу илүү их одоо ач холбогдол гэдэг юм илүү их төлөвлөхөө амжилттай гэсэн юм санаа байна. За өөрөөр асуудал маань болохоор өнөөдрийн буюу одоо өнөөгийн Японы асуудал руу гэдгээс бол дараах зүйлийг ярих юм. За тэгээд одоо миний ажиллаж байгаа сургууль маань болохоор өөрөө бас багш боловсон хүчин бэлтгэх юм сургууль байгаа. Тэгээд миний хувьд болохоор ялж явах ингээд практик туршлагаас ингээд харж байхад ерөнхийдөө багш болох хүсэл эрмэлзэлтэй хүмүүсийн тоо бол цөөрж байгаа. За энэ болохоор нэгсэндээ багш сонгуульд шалгуулах шалгалтын өсөлт хувийг бол харуулсан юм график байна. За жишээ нь одоо ингээд 1995 2000 оны үед бол маш их өндөр үзүүлэлт бол өссөн байна. За энэ үед бол ерөнхийдөө эдийн засаг хямралтай үе байсан. За тэр үед болохоор аж ахуйн нэгж байгууллагууд маань хүн ажиллах тал дээр их сул буюу одоо чадвар байхгүй байсан учраас ихэнх хүмүүс маань ерөнхийдөө сургуулийн багшуулъя гэсэн ийм зорилготойгоор шалгалтууд их хөгжижсэн байна. Тэгвэл одоо сүүлийн жилүүдэд бас нэлээд буурч эхэлж байгаа. Тэгээд ялангуяа бага сургуулийн багш болох гэдэг юм одоо ийм шалгалтын юу болох бол нэлээд бага бүр 2% харьцаа чигээр зарчиж байна. Түүнээс гадна багш нар маань маш их ачаалттай байдаг гэдэг зүйл маань бас их шалтгаан болж ирж байгаа. Ялангуяа өөрийн цаг байхгүй байсан маш их ачаалтын дунд ажиллаж байгаа гэсэн ийм хүчин зүйлүүд гэсэн хэлж байна. За энэ болохоор бас Японы үйл онцлог гэж магадгүй. Дунд сургуулийн багшийн 1-7 хоногийн ажлын цаг гэж байгаа л да. За энэ OECD-ийн гаргасан судалгаа байж байгаа. Тэгэхээр энэ дээр ингээ харахад хамгийн өндөр нь буюу нэгсэндээ дунд сургуулийн багш 1-7 хоногт ажиллаж байгаа ажлын цагт бусад улс орнуудтай харьцуулахад хамгийн их буюу хамгийн олон цагаар ажилладаг гэдгийг харж байна. За би тэгэхээр нэгдүгээр курсынд юу гэж хэлсэн бэ гэхээр одоо нийгэм цаг үе их хүнд болж байна те яг энэ хүнд хэцүү цаг үе яагаад одоо багш болъё гэж бодоод энэ багшийн ангид орсон юм бэ яг гэж багш болох гэж байгаа юм бэ гэж асуусан. За хоёр ерөнхийдөө хандлага байсан. За нэг хэсэг нь болохоор эцэг эх нь өөрсдөө багш нар байсан хүмүүс байдаг. Тэгэхээр багш нарын хүүхдүүд маань багш болох гэж орж ирж байна гэсэн. Тэгэхээр нөгөө аав ээж нь өөртөө багш үеийн суулж байгаас нөгөө багшийн үйл ажиллагаа, багшийн ажил хөдөлмөрийг харж хүмүүс өссөн хүмүүс маань бас багшд сонирхолтой орж ирсэн байдаг. За дараагийн нэг хэсэг бүлэг нь болохоор юу байсан бэ гэхээр өөрийнх нь тэр суралцах үйл явцад өөрт нь маш их одоо сэтгэлийн юм хэлсэн юм одоо сэтгэлийг сайхан сэтгэл төрүүлсэн ийм одоо багшийн дүр зураг байж байгаа. Тэгэхээр намайг хүн хэцүү үед ч юм эсвэл намайг их одоо бэрхшээлтэй тулгарсан үед намайг одоо бүрэн дэмжсэн надад тусалсан тийм сайхан багшийн дүр зураг байж байгаа. で、私もそういうふうな先生になりたいんですと言ってくる学生がやっぱりかなりいます。 За би тэгэхээр яг тэр багш яг хэрэгтэй хүнд хэрэгтэй цаг үед тусалж чадах тийм багш болмоор байна гэж зорж орж ирсэн оюутнууд бас цөөнгүй буюу нэгэн их хувийг бол эзэлдэг байна. За одоогийн нөхцөл байдалд бол мэдээж багшуулах хүсэл эрмэлзэлтэй оюутнууд эдгээр зүүн гаргаж гисэн нөхцөл байдал сайжрах гэвэл магадгүй багш болох хүмүүс нэмэгдэх баха. Тэр би юу ч хэлэх гээд байна гэхээр одоо яг та нарын
нуруу караад тийм ээ яг та нарын үйл хөдлөл үйл ажиллагаа караад та нар шиг багш болох юмсан гэж бодож байгаа сурагчид оюутнууд зөндөө байхыг үгүйсэхгүй. はい、どうも今日はお時間いただいてありがとうございました。 За тэгэхээр та бүхэн сайн хүсье анхаарал тавьсан. Байгалийн ухааны чиглэлийг буюу байгалийн ухаанаар суралцж байгаа хүмүүсийн ерөнхийдөө сонголт хэр байна гэдгийг ихний хэлж харъя. За одоо энэ тод яг хэсэг маань болохоор ерөнхийдөө байгалийн ухаан, тоон, математик их сайтай одоо математикийн өндөр мэдлэгтэй хүүхдүүдийн хувь байна. Энэ бол ахлах сургуулийн 1-р ангийн хүүхдүүдийг хэлж байгаа. За энэ хүүхдүүд маань ерөнхийдөө ахлах сургуульд орж ирээд яг байгалийн ухааны чиглэл рүү сонгон судлах нь бол ойролцоогоор 22% байдаг. За ахлах сургууль байгалийн ухааныг сонгосон хүүхдүүд дээд сургуульд гэсэн ерөнхийдөө байгалийн ухаан руу буюу бакалаврт орохдоо байгалийн ухаан руу орж идэг. Яг нэг 22-21% гэж байгаа юу байгаа ч гэсэн ихтэй. За тэгвэл энэ мастер буюу одоо агшин төвшин рүү ороод явахаараа 58% болж байна. За энэ 58% нь юу гэхээр угаасаа нөгөө байгалийн ухаанаар бакалавр суралцсан хүмүүс маань их хвчлэн мастер руу тийм ээ баг их хэвтэй бүхэлдээ орж идэг. Тэр үднээсээ 58% болж байна. これだけ見ると問題がないように見えますが、女の子の数で見てみます。 За ингээд харахаар магадгүй байгалийн ухааныг сонгож судалж байгаа хүмүүсийн тоо хэмжээ бол нэг асуудалгүй юм шиг харагдаж байна тийм. За тэгвэл охтын буюу эмэгтэйчүүдийн эзлэх хуваар авч үзье. За тэгвэл энэ ногоон өнгөөр болохоор охтын хувийг үзэж харуулж байгаа юм. За жишээ нь ингээд охид хөнгүүд ялгаагүй одоо яг байгалийн ухаан эсвэл математикт одоо нэгэн сайн хүүхдүүдийн хувь бол нэг 40-30 гэдэг их ялгаагүй адилхан байж идэг. За тэрийгээр дунд сургуулиас ахлах сургууль руу орох болохоор нөгөө 39%-аас дөнгөж 16% нь байгалийн ухааны хичээлийг сонгож судлах болдог. За тэгээ нөгөө 16% маань их дээд сургууль руу бакалавр руу ороход 5% болно. 大学院まで行くと 1% ですね。 За мастер буюу агшин төвшин рүү ороод ирэхэд 1% болоод буурч. この辺りの問題を何とかしようということがあります。 За тэгэхээр энэ дээр ямар асуудал гарч ийна гэхээр охид буюу эмэгтэйчүүдийн одоо тэр байгалийн ухааны чиглэлээр цаашаа их суралцах дээр бол асуудал үүсэж байна. Тэгэхээр энэ хэсгийн асуудлыг хэрхэн шийдвэрлэх вэ? Энийг яах вэ гэдэг асуудал маань нэлээд тулгамдж ирж байгаа. За тэгвэл энэ ахлах сургуульд яг гэмтэх ингээд нийгмийн ухааныг сонгох хүүхдүүд олон болоод ирчихвээ гэж харахаар дунд сургуульд ингээд алийн сонгоогүй нэг завсрын буюу шар хэсгээр байгаа хүүхдүүд байгаад байна тийм. Энэ хүүхдүүд маань ахлах руу ороод ирэхээр байгалийн ухаан биш нийгмийн ухаан руу ингээд урсаад орчих. Тэгэхээр энэ ард юу гэж хэлэх гээд байна гэхээр магадгүй би юу байгалийн ухаанаар сурах уу, нийгмийн ухаанаар сурах уу гэдгийг их улс өөрчлөлтөд амар хугацтай бодох биш. Тэгээд дунд ангиас ахлах руугаа шилжих үед ерөнхийдөө нэг урсгалаараа байгалийн ухаан гэж сонгоо явуулдаг. Иймэрхүү хүчин зүйлүүд бас ард нь байгаа юм биш байгаа гэсэн ийм зүйлийг бол шалтгаан болгож бас дурддаг байна. За жишээ нь энэ болохоор нөгөө OECD-ийн нэгдэн орсон улс орнуудын статистикээс ингээд харахад эмэгтэйчүүд энэ байгалийн ухааны чиглэлээр цаашаа суралцах юм магадлал тухайн улс орнуудынхаа хамгийн сүүлд буюу хамгийн бага доод түвшинд байж байна. За түүний шалтгаан юу вэ гэдэг талаар хэд хэдэн зүйлийг бол дурдж үзсэн байдаг. Магадгүй зөвхөн янз бүрийн таамаглалууд үзэл баримтлууд бол байдаг. Гэхдээ магадгүй охид өөрсдөө за эмэгтэй хүүхэд магадгүй техник хэрэгсэлтэй танад хөрөмж зөксгүй гэж магадгүй гэдэг үгнээс бодгооч байж болно. Одоо янз бүрийн хүчин зүйлүүд шалтгаануудыг дурддаг ийм зүйлүүд бас байдаг юм аа. Тэгэхээр ойлголтын экосистемийг шаардлагатай байна. はい、それでですね、先ほど教科書をいくつか紹介しました。 За тэгээд бас манай боловсруулж гаргасан энэ шинжлэх ухаан математикийн үндэс гэсэн энэ ном байгаа. Энэ номыг би албан ёсоор бас гардуулж өгөх гэсэн. За тэгээд 小学校の教科書と бага ангийн сургагчиг 中学校の教科書と дунд ангийн сургагчиг さっきの理数探究基礎ですね。 За ахлах сургуулийн буюу ахлах ангийн сургагчиг байгаа. 全セット持ってきましたので、また皆さんでいろいろ研究する時の材料として使っていただけたらと思います。 Тэгэхээр нэгсэндээ бүтэн багц буюу
нэр нь авчирлаа. Тэгээ та бүхэн судалгаа шинжилгээ, магадгүй хичээлийн судалгаа энэ үйл ажиллагаанд хувь нэмэр болвол ашиглаарай гэж хүсэж байна. Баярлалаа.